Нэгдсэн дуу хоолой, ил тод засаглал, тогтвортой хөгжил зорилгын хүрээнд Монголын хувийн сургуулиудын холбооны бүх гишүүдийн хурал 2 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Хуралд өнөөгийн бодит нөхцөл байдал бодлогын тулгамцсан асуудлыг төрийн бодлого тодорхойлогчдод шууд хэлэлцэж нэгдсэн байр сууриа илэрхийллээ. Тус хуралд хот орон нийт нутгийн нийт 95 сургуулийн удирдах ажилд оролцож байна. Монгол улсад өнөөдрийн байдлаараа төрийн болон төрийн бус өмчийн нийт 910 сургуульд 821,300 сурагч суралцж байна. Үүнээс төрийн бус өмчийн 189 сургуульд 80,525 сурагч суралцж байгаа нь 10 хүүхэд тутмын нэг нь хувийн сургуульд боловсрол эзэмшвэн гэсэн үг юм а. За төрийн бус өмчийн сургууль үйл ажиллагаагаа тогтвортой явуулснаар улсын сургуулийн ачааллыг багасгаж хүүхдийн хөгжилд эргээр нөлөөлж байна. Гэвч төрөөс хувийн сургуулиудыг дэмжээгүй мудмаас зарим төрийн бус өмчийн сургуулиуд хаалгаа барихад хүрч байна. Энэ олон улсын болон гадаад хэлний шинэлэг гэсэн энэ маш олон хөтөлбөрүүдийг Монгол улсад амжилттай хэрэгжүүлж байна. Энэ нь бол өөрөө бас гадагшаа гарах байсан энэ боловсролын цагаачлалыг бас бид нар Монголдоо энэ эдийн засгийн үр өгөөжийг нь авч үлдэхтэй энэ улсын бас эдийн засгийн тодорхой хэмжээний зүйлсүүдийг хийж байгаа. Дээрээс нь энэ бусад салбаруудад хөрөнгө оруулалт хийхгүйгээр боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг хийж дээрээс нь энэ оруулсан хөрөнгө оруулалтынхаа үр өгөөжийг маш удаан хугацаанд ингэж авдаг ийм салбарын онцлог. Тэгэхээр энэ нь бол яг л Монголын сайхан ирээдүйн төлөө энэ хүүхдүүдийг бэлдэх тал дээр хувийн хвшлийнхэн өөрсдөө хөв нэмрийг бодиттой оруулж байна гэж харж байгаа. За хурлын үеэр төрийн бус өмчийн сургуулиудад суралцж буй сурагчдын хувьсах зардлыг олгодоггүй нь боловсролын тэгш хүртээмжийн зарчимд нийцэхгүй байгааг оролцогчдод онцолж байлаа. За төрийн бус өмчийн сургуульд суралцж байгаа хүүхдүүдийг улсаас хэрэгжүүлж байгаа төрөл бүрийн төсөл хөтөлбөрөөс хасаж буй зохицуултууд нь ялгуурлан гадуурхалтыг үүсгэж байна гэж үзэж байгаа илэрхийллээ. За мөн хувийн сургуульд суралцж буй сурагчдын өдийн хоолны зардлыг төрөөс санхүүжүүлэхгүй байгаа нь хүүхдийн хөгжлийг дэмжих бодлоготой зөрчилдөж байна гэлээ. За хөдөө орон нутагт төрийн бус өмчийн сургууль байх нь эцэгчүүдэд боловсролын сонголтыг олгочихж байгаа. Зөвхөн улсын боловсрол хийхээс гадна хувийн сургуулиуд бол нэмэлт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тэгэхээр боловсролын сонголтыг олгож байна. Нэмээд яах вэ гэхээр тодорхой хэмжээний чанарын асуудал яригдж байгаа. За эргээд хөдөө орон нутагт хувийн сургууль байснараа хотын төвлөрлөлийг бас бууруулах нэг шийдэл гэж харж байгаа. Яагаад гэвэл хөдөө орон нутагт ажиллах боловсон хүчний сонголт маш бага байдаг бол залуучууд хөдөө орон нутг руу очиж ажиллахдаа юуг хардаг гэхээр боловсрол эрүүл мэндийн үйлчилгээг хардаг. За боловсролын үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ энэ асуудлууд нь тэндээ чанартай байгаа тохиолдолд бол хотын төвлөрлөөс залуус бол маш хөдөө орон нутагт ажиллах сонирхол их байна. Монголын хувийн сургуулиудын холбоо цаашид салбарын тэр дундаа төрийн бус өмчийн сургуулиудад суралцж буй сурагчдын эрх ашиг, тогтвортой хөгжил, ил тод засаглалыг дэмжих чиглэлээр гишүүн сургуулиудынхаа оролцоонд тулгуурласан нэгдсэн бодит үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллахаа илэрхийллээ.